Үйл мэдэх надтай хамт өргөдөг найзуудынхаа ертөнцөө аялцгаая. Сайн байцгаана уу хүүхдүүд. Үйл мэдэх цэцгээ отгоо нэвтрүүлэг эхэлж байна. Одоо би зочдоо танилцуулъя. Дэлгэр жаргал 6 настай. За ямар гоё нэртэй найз вэ миний найз чинь? Дэлгэр жаргал. Хин өгсөн миний үгийн нэрийг. За тэгээ миний хүн нэрнийхээ учир утгыг ойлгож байна уу ер нь? Дэлгэр жаргал гэж юу гэж байгаа? Үл мэдэх юу гэж бодож байна? Ингээд дэлгэрдэн штэ. Навч ингээд дэлгэрдэн штэ. Яг. Тэгэхээр тэр дэлгэрж байгаа жаргалыг өгчээ. Ой, миний хөөстэй яг зөв тайлбарлаа. Дандаа биш тэ жаргал дэлгэрж явах холтугай гэж аав нь бэлгшээсэн байж тэ миний үг тийм ээ. Миний чинь өөр ах эгч дүүтэй юу? Над дүүгүү. Дүүгүү. За ахтай юу? Над 2 ахтай. Хоёр ахтай. За ах нарын хин гэдэм бэ? Эрхэм очир, хоёо очир. Эрхэм очир. Хоёог очир юм уу? Буян очир. Ястай гоё. За тэгэхээр чи одоо манай үлбэд хингэдэг байхгүй юу? Өө яста нэрээ охин дүүтэй яста гизүү байна л гэдэг. Хоёр ахтай байх ямар байна ер нь? Зүгээр байна. Манай дунд ах намайг уурлаад байдаг нэг юм муухай олгоцсон тэгээ. За тэгээд миний хүү ганцаарч гин үү? Үгүй нэг охин эгчтэй юм уу? Охин дүүтэй байх юмсаа гэж гин үү? Надад нэг том эгчтэй. Чамд нэг том эгч байгаа мó? За том эгч чинь хин гэдэм миний үгээ? Есүнэ. Тэр нь бүр том болцсон юм байна. Арай л холтой. Бүр гачин том юм байна штэ. Тэгээд одоо тэр эгчтэйгээ чи тоглож чадж гин үү? Америктайгаа тэр. Тэгэхээр одоо яаж тоглох юм бэ те? Хоёулаа нэг онлайн тоглож болох юм да те. Одоо чи та нар чи онлайн тоглодог болцсон байлээ орондоо тийм үү? Үл мэдэх тоглож гин үү? Утсаараа. Одоо ер нь бол болохгүй л. Болохгүй л байгаа юу? Тэг хичээгээл байгаа юм миний хүү. Дэлгэр жаргал яаж гин? Утас оролдож гин үү ер нь? Заримдаа л орж байгаа. За оролдохоороо яг юу хардсан миний хүү? Оролдохоороо юу? Тэ. Зүгээр тавлаа. Тоглоом тоглох уу? Нөгөө үл мэдхийн тоглодог юу лээ? Roblox тоглодог. За. Би дандаа Roblox тоглодог. Тэгдэг харин. Энэ хүүхдүүд чи бүгдээрээ л Roblox тоглолт юм шүү. Би Tinker манай надад байгаа шүү. Тийм үү. Тэр одоо юугаараа ялгаатай бусдаас? Манай ингээ бүх хүүхдүүд Roblox мэднэ. Тэгнь. Tinker чи юугаараа ялгаатай? Tinker чи хараараа яхлаа ялгаатай. Юугаараа ялгаатай? Хараараа. За. Хартай яхлаа ялгаатай. За. Тэгээд яг хоо Tinker чи одоо чиний хамгийн дуртай өнгө үгүй юу? Үгүй юу? Би дуртай өнгө өвдний ягаа. Ямар ягаан? Өвдний ягаан. Үзмийн ягаан гэж өнгө мэдэх үү чи? Мэднэ. За, үзмийн ягаан ер нь энэ хорвоо дэлхийд юу эд юм бэ? Ингэдэж штеп. Боддоо үзмийн ягаан ямар юм үзмийн ягаан өнгөтэй байдаг лээ? Усан үзм. Яг усан үзм. За. Тийм учраас үзмийн ягаан гэж нэрлэдэг бах тий? Яасан бэ? Усан үзмийн ягаан гэдэг байгаа штеп. За тий. Үзмийн ягаан хоёр. Үзмийн ягаан юм уу? За. Одоо дэлгэр жаргалынхаа штэ шүлгийг хоёлоо сонсно. Манай дэлгэр жаргал чинь гоё шүлгээ бэлдээд ирсэн тийм ээ. За гоё микрофон руу чанга гоё шарам нэг. Монгол хүний зүрхний бичээс гасны шүлэг би 5-антай гэрт төржээ. Би 5 дэхтэй дэлхий төржээ. Би бүр түүхт Монгол төржээ. Би бурхан мэндэлдэг дорн төржээ. Бэдэг манай хонх намайг хөл даруусан, ботгон буулаа намайг хил даруусан, ууга гингона жигүүрүүруусан, уртын дунаад ухаан цараасаа. Эвдрээс бид хуваахыг хөрдөө, эвдрээс бид өржүүлэхийг хөрдөө. Энэ бол миний зүрхний бичээс эвдэрсэн цагтаа монголчууд бид хүчтэй. Авдран дотор минь судар минь багтдаг, атын уран дээр гэрмэн багтдаг, өргөн тоон минь наран багтдаг, өнгөлцөн дотор минь орчтой. Болцсноо. Ястайгаа шүү. Би тавуу шүү сүргийн эзэн, би тал хангаа говийн эзэн, би лустай гусны эзэн, би луутай тэнгэрийн эзэн. За, энэ гоё шүлгийг чи одоо мэдээж цэцэрлэг сургуульдаа сурсан бах та тийм ээ. Тэгсэн үү? Уншсан уу тайзан дээр үгүй юу? Уншаагүй юу? Үтэйг уншихаар шинжтэй л байна да. Чи ер нь тайзан дээр ер нь гарч үзсэн үү? Үгүй юу? Би 5 настай тайзан дээр орж ид. За, юу ээжсэн тэр тайзан дээр ороод? Тайзан дээр ороо дуудуулаад шүлдэг
Уншсан уу? Уншаа тэгээ бүжлээ. Бүхнийг хийсэн юм байна штэ. Тэгээд яасан сандарсан уу гайгүй юу? Сандраагүй. Өө сайн байна. Би хуучин махстай байгаа гэсэн. Тэгээ одоо шинэ ахштай байгаа. Шинэ багштайгаа болцсон. Ааха. Сая одоо юуны тухай шүлэг уншвал мэдгээ чи ойлгов уу? Ер нь юм Монгол ингээд уул аваа. Тэгээд зүрх. Тий, их гоё хэлж байна. За, Монгол уул овоо зүрх гурвын тухай ярьсан байна, тийм үү? За, Монгол гэдэг чи одоо хэний тухай яриад байгаа юм? Хаана үдийн монгол чинь? Юу гэж бодож ин дэлгэр жаргалаа? Хаана байгаа монгол гэж? Юу гэж бодож ин үл мэдхэ? Би юу? Сайн үтгэл. Яшка таар одоо сони ийм гоё шүлэг уншчаа тэгээ монгол хаана байгаа гэхэр мэдэхгүй юм. Монгол энд байгаа. Аха, хаана? Энд. За, тэр чи монгол гэдэг чи юу юм бэ яг? Уулас үсттэй дэлгэр жаргалаа. Энийгэл энд хөөрхөн царайгаа харуулаад урдаас энийг идэх юм. Чи монгол хүмүүс хаа байна? Энэ хавар байна уу монгол хүн? Байна. Хаа байна? Энд байна. За. Та монгол хүн өнөө дэлгэр жаргалгүй. Ман. За болж тээ. За тэгвэл хэдүүлээ ярил л да. Манасаа дэлгэр жаргалын шүлгэнд нь ингэж гарлаа л да. Би бойтог өмссөн монгол хүн гээд. Бойтог гэж юу яриад байгаа юм тэгвэл? Бойтог гэж юм хормой гэх үү? Юу энэ дэлгэр жаргалаа? Бойтог гэж юу лээ? Бойтог. Та тарсан уу ингээд дүүнэр ингээд жижигхэн маамаанууд төрөн штэ. Тийм. Тэнгүүд нэг юм хөөрх юм хөдсөн ингээд нэг юм гутал өмсгчдэг ш санаж гин үү? Дулаахан гутал. Харсан уу чи? Хараагүй. Чи дүүгүү, та дүүгүү болохоор дүүгээ над уяал дүүтэй ш. Чи дүү уяал дүүтэй. Уяал дүү чинь хэдтэй юм одоо? 3-тай. За тэгээд энэ бөөр дөнгөж төрөгтөн чи харсан уу? Хараагүй. Таяр дараа нь хараараа заа юу. Жижигхэн маамаанууд дөнгөж төрөнгүүт. Эцрүүд хөрхний чайр таг дурдаад. Гидсэн үү? Бас хүүхэд бас ингэж гиснээс гарахтаа ээж хаа гиз. Манайд ой гари. Манайд тэгээд. Манайд 4-т болсон. Оо танаа дүүнэр чинь бэрээ. Хөксөрчиж. Таяр шиг бас хөксөрчижтэй. Би 70 өрчгээ манайд 4 өрч. Ой яста мандаг яма. За тэгвэл та хоёр бойтог гэдэг үгийг чэжлээ да. За юу. Монгол хүн болгон мэдэх ёстой үг шүү. Ойлгосноо. За дээрэс нь морин хуур гэдэг үг гарлаа. За энэ юу вэ? Мэдэж гин үү? Мэдэж гин. За юу юм? Морин гэж юм хамгийн тэр үзүүрийн зах дээр ингээ морины зураг. Үзүүрийн зах дээр морины зураг. Тэгээд хөгжмийн зэвсэг. Зэвсэг юм уу бүр хөгжмийн? Мөн үү дэлгэр жаргалаа. Хөгжмийн зэвсэг мөн үү? Яа мэдгүй байсан ингээ ийм урчм дээр ингээ. За чи морин урыг харсан уу? Санжийн үйл мэдхий ярихаар тэр үзүүр дээр нь ингээд морины толгой зурцсан байдаг. Санаж гин үү? Тэгэл ингээд гэл дуулдаг штэ. Санаж гин үү? За, морин хуур гэдэг энэ одоо хөгжмийн зэмсэг шүү. За, зэвсэг биш. Энэ хөгжмийн зэмсгийг миний хоёр хүү бас чэйжлээрэй. За юу. За, бас нэг гоё юм хийсэ. Ботгоны буйлан гэсэн. За, ботго гэж юу юм? Ботго гэж өхөрний үхэд. Оо гоё. За, дэлгэр жаргал хэл. Ботго гэж хин. Өхөрний үхэд. Бас уу. Өхөрний тэгээ үхэд. Өхөрний биш. Үнэний үхэд. За, үнэний үхчээр өөр нэртэй л дээ. Тугал. За, тэгвэл эн ч одоо юуны үхэд болж таарах нь вэ? Үхэр. Биш ээ. Юу гэжтэй чи аав нь үхэр байхгүй юу? За байж ингэдгийн ер нь болно шүү дээ. За үхэр дээр ярий гурлаа заа юу. Яг ингээ үхэр гэж байна шүү дээ. Ийм амьтны нэрийг хэлж байгаа. Тийм үү? Манай мал ч нь одоо ингээд үхэр гэд мал байна шүү дээ. Ивэртэй тийм үү? Сайхан сүү гардаг тийм үү? За тэгээд аав үхрийг болохоор юу гэж хэлдэг мэдхүү? Ботго. Биш ээ. Бух. Яг аав шиг нэртэй басна. Бух. Тийм үү? Ээж үхрийг юу гэж хэлдэг гинэ? Үнэ гэж хэлдэг. Хүүхэд үхрийг болохоор тугал. Ийм дөрвөн нэрийг чэйжил заа юу. Нэгдүгээрт юу вэ? Үхэр, бух, үнэ, тугал. За яг тэрнтэй адилхан тэмээ гэдэг ийм нийтлэг нэр нь ерөнхий нэр нь баггүй тэмээ. Тэмээг мэдэж гин үү? Ямар амьтан бэ? Дэлгэр жаргал хэл. За харсан уу тэмээг? Байхгүй. Хоёулаа хичээл зааж өгөөстой дэлгэр жаргал. За юу илээ? Тэмээ гэж хэвэстэй. Яха. Юу?
Худлаа яриад. Юу гэжтэй ёо энэ хөдөөний хүүхдүүд таарыг сонсоод өстой ухаалтаа унах юм байл да бид гурван яриг сонсч. Яна энэ одоо монгол хүмүүс мөнөө гэж тийх бах тий. Ичмээр юм аа хэдүүлээ валарсан. За байж тэмээ гэдэг чинь шүү дээ. Хоёр юутай да нуруунд дээр хоёр Бөхтэй. Йоо, за тайтай ерөөсө ярилтгүй юм байна. Хоёр бөхтэй тэмээ шүү заяа. За тэр тэмээний чинь аавын буур гэдэг. Ойлгосноо? Ээжийн инг гэдэг. А хүүхдийн болохоор юу гэдэг байх нь? Ботго. Юу боо гэж. За яршиг та эрт. Дараа нь биш үү миний хүү ээж автагаа яриад энэ таван хошуу малаа нэрлж сураарай дэлгэрж аргалаа. За юу. Амлсан уу? За алуу. За бид хоёр сая гараа цохоод баталчлаа шүү. За юу. За миний хүү аавын хин гэдгийг нэрээ? Гэрстад. За аав нь ямар ажил хийдэ? Манай нисэгч. Оо яг энэ нисэгч аав чи ингэж гоё зарлах хэрэгтэй байхгүй юу? Та ойлгож байна урдаас сонь хараад байх. Ямар ажил вэ тэр? Тэр ингээ онгоц бэрдэн штэ. Ингээ замын чиглэл. За чиглүүлдэг. Хин тэр онгоц бэрл. За яршиг одоо охиноор нь тайлбарлуулъя. За яа юм бэ? Чи нэг яриад тахтаа аав нь яг ямар ажил хийдэг? Ингэж хэлэх гээд онгоц барьлагч гэж хэлэх гээд. Онгоц барьлагч гинэ мөн үү? За сайхан тайлбарлалтаа чи нэг аавынхаа ажлыг бол нэг тэмээг бодвол тайлбарлаж чинь үсттэй. За юу байдгүй ингээд онгоц баахан хүмүүс ирдэг тэгээ аав нь жолоочоор хоёр хүнээрээ барьж авдаг. Оо ойлгосноо. Ингээ баахан хүмүүс онгоцонд суун. Тэнгүүд аав нь ингээд онгоцны хамгийн бөксөнд нь очиж сууд юм уу? Аав нь толгойд нь ирж сууд юм уу? Толгойд нь. Юу гэж бодож байна? Бодж толгойд нь гинэ. Толгой байлгүй чи бөксөнд нь очиж яаж барих юм бэ тэр онгоцыг чинь? Толгоос урд гартаар ингээд тийм. За тэгэхээр аав нь ингээд хоёулаа суудаг байх нь тэр бүхэг тэгээд ингээд онгоцоо барьдаг байх нь. Чи тэр аавынхаа ажиллаж байгаа тэр өрөөнд орж үтсэн үү ер нь тэр бүхэг? Үтсэн. Зураг авах. Бүр зураг авахсан уу? Ямар байна тэнд? Машины жолоочоос өөр юм уу? Арай өөрөөс нь үү? Нэг олон юм юу байгаас даасдаг, унтардаг, янз бүрийн дардаг, мардаг юм. Ингээ зингэр яг дармаар л ямаахгүй. Эвэр зингэр хэрвээ дарчод яах байсан? Буух байсан. Буух байсан гинэ. Бууга эвдэрх байсан. Эвдэрн нөгөө ч баларсан болно үстэй тийм ээ. Мэдхгүй энэ дарч юусэн болохгүй. Тэгээс юм нөгөө улбар шар улаамуулаа гээд ийм өнгөнүүд байгаа. Тэрний дорчлуур тийм байх. Яг гонэ янз бүрийн өнгөнүүд байдаг бах тийм ээ. За өстой гоё ажил хийх юм байна аав нь. Чи том болоод нисэж болох юм уу яах юм? Имч болсон. Имч юм уу? Нисэж биш үү? Оо үгүй гинэ. Чи нисэж болох юм биш үү? Бас үгүй гинэ. Би л том болоод нисэж болохоос. Манай ээж бол юм. Танаа ээж юм чаа. Тэгээ ээжигээ дуурайгаад. Арьсны. Юуны юм чи? Арьсны имч. За тэгвэл гоё болгодог. Хүний гоё болгодог. Ямар гоё юм бэ? Миний хүн чи тэгвэл яг ээжигээ тэр хүний гоё болгодог имч болох гээд байгаа юм зөв үү? Үгүй юм уу? За юу болох вэ? Зүрхний имч болмоор. Би зүрхний имч болмоор. Ойлгож байна уу би? Ойлгож байна. Зүрх хаа байна? Алуу чи нэг үзүүлдэ. Хотоод байна надах чинь. За зүрх хаана? Яг зөв. Зүрхэн тушаа газраа бид нар гараа ингэж барьж байгаа. Юу дуулдаг вүлээ? Төрийн дуул бол дуулдаг штэ. Яг. Миний чиг чухал эргэтний эмч болох нь дээ. За тэгвэл зүрх байгаа учраас одоо энэ бие чинь яа дээ? Зүрх чи ямар өрхтэй эмч вэ? Манай ирээдүйн зүрхний эмч одоо тайлбарлан заа юу мэдхээ. Зүрх гэж ямар эрхтэй, юу хариуцдیں۔ Яаж дуурдیں۔ Яаж хөдөлдیں۔ За. Ингэж дуурдаг. Зөв эмч ээ. Ток гэдэг байхгүй юу? Юуны чинь. Юу гэсэн? За тэгтээ ер нь бол зөвлөлтөө ер нь нэг тиймэрхүү маягаар дуурайд идэм билээ те. Тэр яагаад тэгээ дуурайд идэм бол дэлгэрч харгалаа. Юу гэж бодож байна? Хэрвээ дуурахгүй байвал өхөн. Яг үнэ. Зүйтэй. Тэгээд тэр чинь ингээд нэг имийг ингээд шахаад татаад байгаа штэ. Юу шахаад байгаа вэ? Цус.
Яг үнэ. Эмчээ. Энд ч одоо эмч хариулах ёстой байтал урдаас хөөхөн нүдэрээ хараадах юм чи хайшин чи. Тэгээд нэг хөөхөн инээх юм тийм ээ. Би л хариулах. Чи л хариулаад байгаа. Чи эмч болох юм уу яар шиг зүрхний эмч. Аха. Би 2 мэргэжил болно. За. Багш эмч. За тэгээрээ. За тэгвэл ингээд та хоёр хамт ажиллаарай. За юу зүрхний. Тэгээ ариунагч нь очиж штэ ингээ эмээ болцсон. Миний хөөгтөөд за эмээ гихээ зүрхийг нэг хараадах таа гэж очиж шүү. За юу. Ойлгосноо. Чи бата явууч хэлээ хаа. Яаж байгаа чи намайг зүрхсэн. За. Чи гоё нэг юм аа. Яаж ингэж гоё инээд. Хүмүүс хэлжсэн чамаа хөөрхөн инээдэг гэж. Тийм байна харин. За хөөрхөн инээдэг минь. Одоо нэг онцгой байна уу чамд? Онцгой гэж мэдхгүй юу вэ дээ? Одоо тэгвэл хөөрхөн инээчих мэдхгүй юм бол. За 1 2 3 дэлгэр жаргалаас хөөрхөн инээн. Нэг ч тийм. За манад дэлгэр жаргал байна шүү дээ. Гэхдээ ээж нь нөгөө нэг ингээд хүний одоо арьсыг гоё болгодог учраас миний бодлоор бас арьсыг одоо яаж гоё байлгах уу гэдэг тал дээр битэрдэх гоё зөвлөгөө өгөх баха. Зөв. Чи зүг ярьж байна. За илүү битэрдээ зөвлөгөө өгөөч. Арьс яавал гоё байдэ. Арьс хуурай арчууд нүүрний цэвэрлээ хийн. Нүрийг юугаар цэвэрлдэг вүлээ? Халтар арчуураар арччихъя л да. Болохоо. Арьсандаа бас анхаарах хэрэгтэй. Аха. За эхлээд цэвэрлэх хэрэгтэй юм байна. Зөв. Миний зөв хэллээ. За юу. За өөр яах хэрэгтэй? Өөрөө Бажилда дэлгэр жаргалаас асуух гэж байгаа чинь. За өөр арьсыг яах хэрэгтэй? Хурдан хэлэх гээд энэ үлвэд хэлэхээ зүгээр ам ангалзаад нүдэн бүлтэлцээ зүс хачаа чи болоод дээ шүү. За өөр яадаг л арьсыг чигшрүүлдэг. Яг зөв. Чигшрүүлдэг. Зүйтэй. За өөр дээрэс нь яадаг вүлээ? Нарнаас Хамгаална. Зөв. Чи над руу тэгээд үгүй гинэ. Ингээ бүр үгүй гэж. Нарны тос. Тийштэй нарны тос чи юунд хэрэгтэй мэдхүү? Нарна. Нарыг яадэ. Нарыг улам сайн нэвчүүлд юм уу? Эсвэл нарыг ингээ оруулдаг юм уу? Тэгэхээр нарнаас хамгаална гэдэг чи зөв бидтэй тий? Зүйтэй. За. За тэгээд дээрэс нь өөр яах ёстой үл мэдхээ. За чи мундаг мэддэм байл. Энэ даа чи гоё ярьстай байгаад идэх байхгүй нүл мэддэг. Энэ их сайн мэддэм байл л да. За. Өөрөөс арьсандаа анхаарна. Яаж? Бас цэвэрлэн. Цэвэрлэн зүйтэй. Өглөөлж цэвэрлэн, оройд цэвэрлэн. Нүрээ угаана маш сайн хэллээ. Цэвэрлэн. Өдөрч цэвэрлж болно. Оройч цэвэрлэн яг үнэ. Аха. За. Тэгэхээр арьс ер нь цэвэрхэн байх нь зөвхөн нүүрний арьсыг арайгүй. Бидний биений арьс чинь бас ингээ тэр чигээр арьс шүү дээ, тийм ээ? Тий. Ер нь хамгийн том эрхтэн одоо хүний хамгийн том эрхтэн юу вэ гэхээр юу гэж хэлдэг мэдхүү? Би. Арьс байхгүй бол мэдхээ юу? Би. Тэгэхээр энэ арьс чинь тийм том талбайг эзэлдэг. Тэгэхээр энэ зөвхөн нүүрний биш биений ингээ бүх арьс гоё цэвэрхэн, тэ? Их гоё чигшилтэй, ийм гоё одоо гөлгөр сайхан байвал гоё ах нэ тийм үү? За. Ээжт нь штэ одоо хүн төрлөختнийг, монголчуудыг, эмэгтэйчүүд биднийг ингээ гоё арьстай байлгахын төлөө гоё ажил хийдэгт нь маш их баярлалаа гэж хэлээрэй. За юу. За тэгээд бас аавдаа штэ ингээ бидрийг тэр хол нисэхэд одоо ингээд сайхан үйлч хэлж онгоцыг маань аюулгүй сайхан жолоодж өгсөн маш их баярлалаа гэж хэлээрэй. За юу. За одоо гурлаа юу яа та. Нэвтрүүлгээ дуусгая тийм ээ. Миний хүн чинь бас нөгөө их гоё нугарах дуртай гэсэн хаан сурснаа хэлчихэл тэгэл дуусгая. Хаанд нугарч сурсан юм? YouTube-ээс үү? Ямар гоё юм бэ? Чи яаж нугарах уу? Яаж? Тий суух уу? Би сууж чадахгүй. За нугар сууж чадна. Би бэ сууж чадна. Энэ тэр чинь суучхаар энэ хөлөө өвдөгч гээд байдаг. Тэгдэг. Би сууж чадна. Үл мэдэх бараг л сууд юм да. Би жоохон газар хүрх гээд байдаг. Тийм миний үчтэж байгаа хүрчин заа юу санаа зовох юм байхгүй. За тэгээ гоё сайхан нугардаг бас болоорой. Нэрээ штэ. Суу штэ. За. Суугаад суу штэ. За. Тэгэхээр жоохон хөл өвдөд байдаг штэ. Тэгэхээр сунгад юм билээ штэ. Үе наас суудсны нараач штэ. Бэ суудсан. Ямар
гоё юм бэ чи ч бүрс. Үнэн гоё нугард юм биш. Тэгээд штэ. Нэг бас өвчтэй билээ. Онгочтой билээ. Бүр онголоо өвдөд энэ үү миний хөө. Энэ онгадаг гэж биш хамаагүй суужиж онгочих үйдээ дэлгэрж яргал. За яах нь вэ? Өмнө манай ээж асуусан чи амар унгаад байсан. Манай ээж. Манайс би ч гэсэн заримдаа тэгдэж штэ. Одоо яах вэ? Тэр чи хүү юм чинь. Тийм биз дээ. Тэгэхээр унгадгүй юм байна уу гэдээ олоод ирдээ байхгүй штэ. Бүгдээрээ л унгаж байгаа юм чи. Хамгийн гол. Манай ах унгачаар намайг унгачдаг тэгээд. Тэгэл яах вэ? Гэртээ бол яах вэ? Хэдүүлээ сайхан дураараа штэ тийм ээ. Унгана. Хэхэрэн. Жорлонд орнолтоо тэгтээ. Би нэр мундсан мах амар хуурхаад ахаар би чадаагүй шүү. Хамрын ингээ чивчихгүй яасан. Динсэн чигэд. Удаас тэгдэм За яах вэ? За тэгээд тэр чи гэрийн одоо жаргал штэ бас тийм ээ. Гэртээ сайхан дураараа жаргах чинь гоё ахгүй. За ингээд бүгд гурлаа нэвтрүүлгээ өндөрлөе. Хоёлаа найзаа олцсон нэвтрүүлэлт оролцсон баярлалаа тэгээд хоёр бэлгээ хэлнэ тийм үү? За All in one бүгдийг нэг доороос гэрээ хаваараа бөөний төвийн дэлгүүрээс тор дүрэн бэлэг өгье. За дараачих нь Ботосын дайрууны хавтаас нь гой займаг бэлгэлээ. За харин бит хоёр бол хөөрхөн найзтай тийм ээ. Баярлсан талархсан сайхан сэтгэлээ бэлгэлээ тийм ээ. Тийм. За тэг миний хөө гоё урт удаан эрүүлийн хастай жаргалтай амьдраарай заяа. За тэг гурлаа дараачийн нэвтрүүлэг хүртэл баяртай гэж хэлээ шүү. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баярлалаа.